За тэгээд дэглээ цагаанаас цаашаа бид нэр олимп уулынхаа аюултыг одоо шууд өргөжлүүлэх шийдвэр гаргаад за үлдсэн багийн гишүүд маань бол аюултаа цааш өргөжлүүлсэн. За олимп уулын аюулт маань бол одоо манай багийн хувьд за ер нь манай клубийн хувьд бол одоо өмнө нь гарч үзээгүй за ийм оргил шинэ оргил байсан. Тэгээ бууж ирээд бид нэр хоорондоо ярилцж байгаад манай хоёр адмирал ярилцж байгаад буцхуу эсвэл эндээсээ шууд хажуудлын олимп хайрхан руу гарах уу гэд хоорондоо нэлээд ярилцсан. Тэгээд за барыг буцах байх та гэж би бодож байсан. Тэгсэн чинь одоо олимп руу гарна. Тэгээд тэндээс хөдлөөд дэглээ цагааныхаа буудаг хэсгээр нь биш зүүн талаар нь цаагаар нь уулаа тойроод яг олимп хайрханыхаа хажуудлын яг урд талаас нь ингэж бэлээр нь орж ирсэн. Тэгээ яг тэр бэлээр нь явж байгаад яг цас орж ирсэн амар гоё нартай болоод сүүлдээ ингээ нартай болоод ирсэн чинь нөгөө байгалийн одоо тэр юугаараа ингээд цасан гоё ингээд гисээд тэг ингээд бидрийг алхахад улам хүндрэлтэй болгож хэлсэн. Тэгээ тэр нь зас байгаагүй дандаа юм доороо юм тогтоол устай яг тийм хэсгүүдээр ингээд маш их явсан. За окей. За олимп хайрхныг хаанаас нь гарах вэ? Тэгээ манай хоёр дороо нисгээд дорооно эсгчээ. За энэгээр нь гарах боломжтой байна гэх. Тэгээ ингээд харсан чинь яг ингээд доор нь ч харсан чинь ийм бэлтгэсэн. Ан чулуул харагдсан. Тэгээд оргилын бүр дээр харагдаж байгаа юм чинь. Зэж байгаагүй нөө. Би хараа. Энд хоёр хүн ингээд бүрээгээд гурван хүн бүрээгээ явуулсан. Дотроо бүр төдөө борооны юм. би бас гайгүй идэж бүр нөгөө хогч ах шиг тийм өмдөө өмссөн бид. Бүрээгээ яваад шүү дээ. Би ер нь чулуутай хэсгээр өсөхдөө жоохон айдастай байгаад эдий. Тийм болохоор нөгөө чулуутай хэсэг яах болтоо л гэж бодчихсон. Тэгээ ер нь бол айгүй тийм урсдаг, булгадаг биш урсдаг тийм тогтургүй чулуунууд ихтэй. Тэгээд тэрэн дээр нь ер нь бол 6 цагийн турш бид нэр 4 хөллөөд тэгээд олимпийнхаа тийшээ одоо өгсөн. За яг олимп руу бол бид нэр бараг 4 хөллөөд ерөөсөө бараг л мацаал авирч гарсан да. 4 хөллөөд. Тэгээд донд нь үнэхээр юм бүрстэй тамир тасрал яанда гэл гэхэрэл за өстө 5 минут суугаадахыг гэл амраал нэлээд сууж байгаа л тэгэл араас нь яваал ер нь бас л чанга байсан. Тэгээд тэр хамгийн дээдлийн оргил нь энэ юм болов гэл би тэд гараад ирсэн чинь оргил нь бүр өшөө цаана болж таарсан. Тэгэл наадлын оргил дээр хамгийн сүүлийнх дээр чи бид чинь нөгөө гарахад аюу юм гулгаатай ихц. Тэгээ шууд энэ дээр олс тавиад жумаардаж гарч ирсэн осоор. За тэгээд яг хаднаасаа цас руугаа орох хэсэг болохоор хамгийн одоо сорилттой хүнд хэсэг байсан. Хад маань бол одоо огцон болж эхэлсэн. Тэгээд маш их нуранх юм жижиг юм хадууд ихтэй байсан. За тэгээд тэрэн дээр бол төрүүлж гараад хамгаалтын ос тавиад за багийнхаа гишүүдийг хамгаалтын осоороо ингэж гарах шийдвэр гаргасан. За одоо эндээс жумаартаа гараад ир заяа.
доороосоо жомортод гараад ир. Осороо. За, зүгнээсээ гарга. Тэгээд жомортод гар. Ха? Яагаад вэ? Дээр жумаартаж гарч байхад доор нь бити хүн зогс юм нурж магадгүй. Хүмүүсээ гарч хамгийн сүүлд жонон осоо хураагаад тийшээ жумаартаа гараад ир. Тэгэхгүй бол нөгөө хадан дээр тэгэлж магадгүй осно. За манайхан бүх жумааруудаа гаргаа бэлдээрэй. Нилээн орой жоохон нэг яг бүрэнхий болоход олийн байрхан дээр гарсан баах дээд хэсэг нь бол үнэхээр гоё тасархай байсан юм. Сутай хайрхан шиг юм айгүй юм тэгшгийн юм урт юм талбайтай нэлээ олийн байрхан. Тэгэл яг тэр цэгэн дээр нь очлоо цаашаа яг нуруу дамнаж ингэж алхаад бүр ингээд ороогоо талхаад үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Тэгэл ястаа гэгээд байхад бид бөөндөө аргилтаал тэгэл нэг зураг дарсан байдгийн. Ер нь их хүмүүсийн утасны цэнэгэн дууссан тэр чин тасралтгүй олон цаг яваад тэгээ баг сүүлийн кадраа тэгэл бид дарж амтсан бахаа. Тэгэл оргил дээр гэс зураг хөргөө авуулаад оргил дээр нэг 10 минут л гисэн баг. За энэ зам цаацаа боллоо яа. Зам нь хоёр мөртлөө. Баруун тал нь ингээд юутай цастай зүүн нь ингээд юм бороотой юм шиг юм хоёр нэг юм өөр төрлийн үүш шишсэн. Тэг яг тэрнийх нь ингээд завсраар улаан туяа гарцсан. Яг олийн байрхан дээр бид тэр зөө орой олцсон, нар жаргацсан. Яг ингээд зогсож байгаа юм чи. Фүү тэгэл тэр байгалыг ингээд хараад буужих явцад үнэхээр гоё байсан. Тэгээ тэр байгалыг хэдий харсан ч гэсэн яг ингээд нүдэрэгээс хараад явахгүй бол яг нөгөө газраас бид ингээд яг нөгөө бэлгээ тавьсан яг анхныхаа газар ирсэн чинь ингээл хоёр талаараа ингээл нийлээл бүх юм юусэн ингээл хав харахгүй юу ч харагдахгүй тухны ирэл бүр юу ч харагдахгүй урд сууж байгаа хүн ч харагдахгүй яг тийм ингээл нөхцөл байдалд орсон тэгээ яг бүгд ингээд яг ингээд нэгнийхээ араас ингээд хажуу талаараа ингэж явахгүйгээр яг нэгнийхээ араас ингэж гоё ингээд суугаад хүлээгээд дулаан хувцас өмсөд уух юм байвал уугаад тэгээ яг тэндээс буух болсон. Тэгээ буусан чинь за ер нь энэ хавцлаад агаад ингэж бууя энэ амаар нь ингэж бууя гэд. За тгийгээ. Тэгээ хамгийн ихний юм болохоор бабук явсан. Тэгэж дээрээ бэлгээ тавиад олстойгоо доошоо. Тэгээ станцаар хэрвээ гайгүй байх юм бол намайг явуулчаарэ гэд би араас нь явсан. Урд ингээд явжгаад гинт ингээд урд ингээд нөгөө засаараа бид нар ингээд уруудч явжгаад зас маань ингээд харагдахаа ойлоод ингээд нэг юм харанхуу ингээд харагдаад байсан. За тэгэхээр би ер нь ингээд цас дуусаад хад руугаа орж ийн гэж бодоод ерөнхийдөө тэгтээ тийшээ ингээд бас шууд ингээд огцом болж иж бас магадгүй учраас маш ингээд айжуухан болгоомжтойгоор ингээд мөлхөөд төгөж очсон. Төгөж очиход тэнд бол одоо ерөөсө газар байхгүй ингээд шууд газар дууссан. Ийм игц ийм байх шиг байсан. Тэгээд тухны гэрлээ тусгаж үзэхэд ерөөсө ингээд юу ч тухны гэрэлт юу ч тусахгүй ингээд ерөөсө ийм нэг ийм хөндөй харанхуу ийм орчин байсан. Яг бид нар нэг юм хоёр амны ингээд яг завсраар ингээд явсаар ороод ич байгаа байхгүй яг нэг юм. Тэгээ ийшээ хавцалтай. Тэгээ энд нь зүгээр нэг юм шоух юм. Тэгээд энэ ч нэг юм жижигхэн талбайтай. Тэгээ энэгээр ингээд засмас болцсон ингээд яг тийм сэхэр ингээд орж ирж байгаа байхгүй. Тэгэл бабук хэлжил байна. Тэгэл болроог дуудаал. За болроо араас ирэхлээр хэдүүлээ энэгээр буух уу? Бууй гэжсэн ингээд бод зүгээр тэгээ. За буухал юм байна да. Тэгээ нөгөө хэдийгээ. Тэгээ хурж ирсэн чи болроо хурж ирээд харчаад. Хэрвээ буур гэхвэл буу нэг бол тэгсэн чи болроо ингэсэн. Цагаа харчаад энэ одоо 2 өнгөрж байгаа юм байна шүү дээ. Удахгүй нэг 2 цагийн дараа нар мандчих юм байна шүү дээ. Тийм болохоор эндээ хончуул яад юм. Тэгэхээр бид нар яг хөө тэндээ ярилцсан л та ер нь ингээд харанхууд ос тавиад ингээд буух тэгээд ингээд одоо хувцс ингээд норцсон байгаа ийм хүүтэнд шөндөө эндээ хонох хоёрын ер нь аль нь илүү хэрсэлтэй вэ гэж ярилцаад за ер нь ингээд замаа мэдхгүй ийм их одоо ийм
одоо хавцал руу буух нь илүү их хэрсэлтэй байна. Энд хоны гэсэн шийдвэр тэгээд тухайн үед шууд гарсан. Юу яриад байгаа юм бэ? Уулын яраа гэж үзээгүй юм шүү дээ. Авиралт хийчихэд бууна гээгүй юм уу? Яг дотороо бодсон. Тэгээд яг за багийнхныгаа бүгдийг дуудчих гээл. Тэгээд станцаар хийдэл багийнхныгаа дуудаж байгаа. За нааш. Манай нөгөө хэд ч авир көөрцсөн баг. За бид нар баг буучж байгаа байлаа гэж ороод ирсэн чинь хонхоо гэдэгсэн. Тэр хүмүүсийн царай Уулан дээр 3000 метрийн өндөр уулан дээр яасан байх нь багаар онсон байх нь шүү дээ. Үнэхээр хүйтэн байсан. Хүйтэн бишээ. Одоо юу гэмэр чимтэй бас амар юутай бас гоё юм шиг, галзуу юм шиг тийм мэдрэмж авчаасан. Гинт тийм шийдвэр сонсоод юу илээ энд хоноглохоор олчихж байгаа юм бах та гэж гайхаад байжсэн чинь за одоо өндрийн тоогоо газтай гаргаад тэр халуун юм буцалгаж ууцж байгаад тэгээ амарцгаана гэдэг. Би өндрийн тоогоо газаа өгөө уулцсан штэ гэсэн чинь яаж байгаа юм бэ? Тийм байж болохгүй штэ. Тэгээд тэр өндрийн газ тоогоогүй байсан болохоор халуун юм хийх буцалгаж уух боломжгүй болохоор улам даарах боломж нь бүр ихссэн. Гутал оймс шалт норцсон байсан болохоор доороосоо даарна. Тийм болохоор би тэд ер нь өндрийн тоогоо газаа бол би бол авч яваа гэдэг маш харамссан. Тэгээ дээрэс нь ядж хаад нөгөө хөл амар даарад болтгоо. Тэгээ даарад энэ да гэж бодчихол за энэ би ч ер нь унтахгүй юм байна да. Даарад энэ сүдэн юмс мод байсан бол гэж амар их бодсон. Шөнө болж ирсэн чинь. Чанаа жаргал хахаа үлдэж өглөө гэсэн. Тэгээ ороод ирсэн чинь манай тэр жаргал буруу айгүй хөөрхөн өөрөө даарчсан ингээд цамцаа тайлаад ингээд тэр охин өгчөж байгаа байхгүй. Тэгээ за чи ахын дүн чи ингээд жоох амар бит хоёр жоох юм чи ингээд юу яа. Дулаац игээд нэг юм жоохоо юм зайд бит хоёр ингээд баг 100 удаа ингэж халахсан байгаа. Би дулууцлах гэдэг чинь. Хөл гарны бүх булчаа ингээд чангарцсан би ингээд яг ингээд зангирцсан ингээд хөтөж өгсөн яг сэрж байгаа байхгүй. Тэгээд ингээд хөл мөл ингээд бадаараад мэдээ алдсан яг юу болоод байгааг нь мэдэхгүй. Тэгэл хамгийн түрүүнд ингээд харсан чи жаби өвтчихсэн. Тэгээ хажууд ингээд дараад ирсэн. Тэгээ би угаасаа куртгээр өмөрцөн байсан юм чи. Тэгээ жабичод өөрийнхөө куртгийг өгөөд маа энийг нөмөр ахын дэв. Тэгэл би ерөөсөө тэнд ганцаархан хөдөлгөөн хийсэн баг ингээл хөдлөөлөөсөн. Ямар ч сан зогсож болохгүй. Хөдөлгөөл хийхгүй бол ер нь хөлдөж өгөх юм байна гэл. Тэгээ хамгийн ихээр надад амар бодогдсон зүйл амар тийм дулаахан тийм нэг юм хоолтой эргээд асар дээр хурдан очих юмсан гэсэн надад яг тийм бодол төрчихсөн шүү дээ. Ингээл за энд ингээл хөлдөж тийм багтаа хүмүүс ер нь ингэж л хөлдөж өгөх юм байна гэсэн бодол төрсөн. Тэгэл тэнд ч одоо ингээл хүмүүс унтж хаад би тэнд ингээл алхаал тэнэг царайлал ингээл тэгжээж амар гоё ингээл дулаахан ингээл нэг гоё мэдрэмжийг ас. Тэгсэн зарим нь бараг тэнд орой хөлтцсэн юм байна. Тэгэл бабука болроо ирж босоод ирлээ. Бабука тэнд зүгээр сунаад юу яац. Сайхан амарсан уу гэд. Хүснээ сайхан амархав. Тэгж хөлтөж өгч байгаа энд дураагүй тэнд Тэгээ анхудаа явсан хүмүүст маань нэлээд их челленж маягийн тийм зүйл болсон баг. Гэтэ яг хүн амьтаа энэ нэг амар даарч өрөөг байх л гэж бодож байна. Тухайд жоохон л даарсан байна. За уулын тонсон ямар байна? Амар даарч ийн. Бодоош готлоо тайлбар. Готлоос хэлмээр байна. Устаар гоё юм уу? Би даарс. Жон буухаараа яаж хэлнэ гэсэн юм бол? Орлоо гэсэн шүү дээ. Тэгээ зөрөгтэй байсан бол өнгө шууд босхолээ шүү дээ. Шүн дааж харагдахгүй байсан юм л та. Нэг юу. Газар ойрхон харагдаж байна да. Тэ? Тэр л байна да. Энийх юм. Энийг хийгээд өгөхөө. Яа, цаас чаагүй шүү. Тийм үү? Амар норч. Ингээд битүү норч. За яри.
Кэс ярьж болов. Болроо буучлаа. Энэгээр ер нь зүгээр дөрөв хөлж буух бол өстой хотлаан байна. Би гоо тодлаа нэг юм. Юу нэ? Тодлаа нэг юм. Дөрөв хөлөд буугаад хотлаа. Энэ ерөөсөө эвгүй байна. Нөгөө барьц байхгүй гэх юм уу? Адаггүй. Ерөөсөө эн чинь нөгөө баг замын 80% нь яг юм нөгөө урсж байгаа мүлгэр хад байгаа байхгүй юу? Тэгээд эн чинь нөгөө өглөөний хүүтэн жаварт энэ нөгөө урсж байгаа хэсэг нь бүгд хөв хөлтэй болчихчих. Адаггүй. Тэгээд эхэлж буухдаа хамгийн эхэлж буухдаа баруун гараа бариад тэгээд дараагийн тэр нөгөө нухчаан дээр нь бүр зүүн гараа барьж буул норхон арай гайгүй юм байна. Сонсноо байна уу? Окей. За. Одоо ингээд тэрийгээ дагаал. Эдэр маань чаддаг юм уу? Нөгөө тэгээд хоошо дөрөв хөллөл барил буул. Аргагүй өөр аргагүй гоос ер нь. Тийш ихцэл. Тийм байна. Ер нь за энэгээр л дуусгаад. Энэ хоёрыг юм яриулж байгаар төрүүлээ явуулж ивэл яадаг. Аваад. Та гур бууж байгаа юм уу? Тий. Ой хоёроо бууж. Энэ хадаараа эхлэв. Өмнө 20 хэдэн цаг яваад бас чанга байсан. Ингээл өглөөс буужсэн чи энэ удаа би бүр 40 цаг ингээд алхаад чадцсан байсан. Тэгэхээр эн чинь бас л юмка чамд дахиад хүч бэ шүү дээ гэл өөртөө мотивац өгсөн бас айгуу гоё аялал болсон. Санаандгүй, санамсаргүй ингээд гинт чидэл гараа авцээрнэ. Бас л өөрийнхөө хувьд би амжилт үзүүлэл буугаад ирсэн. Тэгээд энэ баг бас айгүй залуу ирч хүчтэй мундаг баг байсан. Энэ удаагийн Алтай иргэсийн баг. Хоолн чамттай буугаал ирдэг, халуун хоолцоо бэлэн. Тэгээл багаараа цаашаа нийт маань өргөлжлүүлсэн. Би машинтайгаа тэгэл дурж байхад тэгээ буцаал явсан да. За хотог дээрээ ирэхэд бол бид нар бол нийтдээ бараг 40 гаруй цагийн ийм тасралтгүй авиралтыг бол хийсэн байсан байлээ. Тэгээ хотог дээрээ ирээд манай үлдсэн багийн гишүүд бол одоо маш гоё халуун хоолцойтойгоор бидрийг одоо ингэж угтаж авснаар одоо манай Олимп уулын маань авиралт маань маш амжилттай, маш дурсгалтай, дурсамжтай, маш ийм сорилттой болсноор ингээд дууссан байгаа.